Америкийн нэгдсэн улс руу яг одоо apply дэж байгаа 12 дугаар анги, 11 дугаар анги gap year авч байгаа сурагчдаа энэ бичлэгийг зөрүүлж хийж байна. За тэгээд яг одоо энэ бичлэгэн дээр би та нартай хэрхэн эссэгээ нүд ирэмхийн дотор ганцхан бичлэг үзээд танигдахааргүй тийм мундаг сайн эссе болгох боломжтой вэ гэдэг тухай 8 ширхэг поинтыг хуваалцахаар бэлдсэн байна. За тэгээд энэний доор би та нарт юг тавьчих. Хэдүүлээ Харвардад тэнцсэн 50 эссе гэдэг хэрвээ юг номыг хэрвээ уншиж байсан болвол тэр номны хамгийн ихний эссе болох Cam гэдэг Харвардад тэнцсэн одоо шар үстэй охины тухай эссе байдаг. За тэгээд тэрэн дээр ингээд би уншаад явжхад бол өөрийн ирэхгүй бүр ингээд тийм ээ. За би энийг бол 17-8-тай хэрвээ уншиж исэн болвол тийм ээ. Ийм бодлоо төрөхгүй байсан байх гэж бодогдож байгаа юм. Тэрний үгс үг гэхээр одоо тийм ээ Америкт ирээд сураад төгссөн тэгээд Америкийн шилдэг 500 компанид тэнцэн орсны дараа тийм ээ энэ бүх хугацаанд айгүй олон зүйл олж харж байгаа байхгүй юу? Одоо яаж бичдэг юм бэ? Хүнтэй яаж ярьдаг юм бэ? Хүнд яаж мэдрэмж төрүүлдэг юм бэ? Хүнд яг юу зарагддаг юм бэ? Хүнд яг юу борлогддог юм бэ гэдэг зүйлийг одоо яг борлуулагчийн мэрэгжилтэй ах нь бол айгүй сайн ойлгож харддаг юм байна. Тэгээд дахиад одоо ингээд эргэн хараад энэ эсэйг уншихад бол маш олон зүйл нүдэнд тусаж байгаа юм. Тэгэхээр яг энэ дээрээс барьж авсан та нарын ч гэсэн шууд хуулбарлаж болох одоо шууд эссэн дээрээс би шууд энэ бичлэгнээс аваад шууд хэрэгжүүлээсэ гэж хүсэж байгаа 8 ширхэг поинтыг та нартай хуваалцъя. Тэгээд ер нь бол эссе бичих үед айгүй олон юм олон хүнээс сонсон ингэж биш тэгэж биш ингэж яах хэрэгтэй гэдэг маш хүмүүс ерөөсөө юу ярьж байгаагаа огтхонч мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа заяа. Бүр гадаадд ингэ тэнцээд явцсан хүүхдүүд дундаас ч гэсэндээ бүр эссен дээр нь яг юу ажилласан юу болсон гэдгийг өөрөө ч ойлгохгүй явж байгаа тийм хүүхдүүд зөндөө байгаа. За тэгээд ахихын хувьд бол яг чи тэгвэл яг юугаараа те. За тэгвэл та яг юугаараа ойлгоод байгаа гэх юм бол их ном уншдаг болсны дараа өөрөө бас хэдэн мянган цагийг энэ хэл бичвэр гэдэг зүйлд зарцуулсны дараа хүнд бас нэг арай тэ юу ажилдаггүй вэ гэдэг зүйлийн тал дээр бол арай ондоо бодол төрдөг юм байна, ондоо зүйл ойлгодог болж эхэлдэг юм байна. Тэгэхээр энэ өнцөг дээрээс би та нарт бол бас час хийсэн 8 гой санааг хүргэж өгье гэж бодож байна. За тэгээд мөн дээрээс нь ингээд эргээ харахад бол сүүлчийн одоо тий Америкт бэлдэж эхэлснээс хойш ах нь бол 10 дугаар ангиас эхлээл бэлдэж эхэлсэн байна. Тэр чинь одоо тийм ээ тэр мөчөөс бол 7 8 9 жил өнгөрсөн байгаа байхгүй юу. Тэгээ гадаад компанид ажиллаж үзлээ, өөрөө өргөдөл явуулаад сургуулиудад тэнцээд итгэлийг авч үзлээ. Ингээд эргээд харахад бол тийм ээ унсан бүдэрсэн ойлгоогүй тийм ээ тухайн үед шал буруу бодож исэн зүйлсүүд өчнөө байсан. Тэгэхээр яагаад чи адилхан алдаа гаргах хэрэгтэй гэж тийм ээ. Тэгэхээр эхэлцгээе. За хамгийн нэгдүгээрт болвол энэ юу гэдэг санаа байгаамаа. Эхлэлээ маш сайн анхаар. Эхлэлээ бүр маш сайн анхаар. Одоо эхний чиний 1 өгүүлбэр, 2 өгүүлбэр, 3 өгүүлбэр, 4 өгүүлбэр дээр чи сэтгэгдэл төрүүлж чадахгүй байвал чи тэрэн дээр ондоошуулж чадахгүй байх юм бол тэрэн дээр чи уйтгартай сонсогдох юм болвол тэгэл дуусаа. Дууссан. Жаал хизээний 100% итгэлийг авах боломж алдсан. Нэр. Жаал хизээний магадгүй Ivy League руу apply хийж байгаа бол топ 20, топ 100 сургууль руу apply хийж байгаа бол аль хизээний тэнцэх боломж алдчихлаа. Тийм сериозны хүлээж авах хэрэгтэй. Эхний ердөөсөл 4 өгүүлбэрт л яаж байгаа. Одоо энэ Cam гэдэг охины хэсгийг бид оруулсан байгаа. Тэрийг хэрвээ та нар унших юм болвол юу гэж хэлж байгаа вэ гэхээр айгүй ондоогоор эхэлж байгаа. Шал ондоо байдлаар эхэлж байгаа. Би шар үстэй. Аавын маань ус бол жоохон тийм rich mocha өнгийн үстэй. Ээжийн ус бол жоохон шоколадан бор тал руу. What? Чи их сургууль руу apply хийж байгаа хөгчтэй юу ээж аавын өсний юм юу жоохон хөгчиг юм яриад байгаа юм чи хизээ үндсэн сэдвүүрээ орох вэ гэд гайхаж байгаа байхгүй. Би гайхаж байгаа байхгүй. Гэхдээ гайхна гэдэг чи амар зөв маш хэрэгтэй уншиж байгаа хүндээ төрүүлж байгаа маш зөв сэтгэгдэл байгаад байгаа.
Тэгэхээр ердөөс энэ дээрээс би бүр цаашаа нухаж бодлоо л доо. Яг яагаад энэ ажилласан бэ? Надад бол ажилласан заяа. Тэгээд уншсан ямар ч хүнд байсан гэсэн ажиллах юм байна гэдэг би бодлыг олсон байгаа юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр шүү дээ. Хэрвээ чиний эсэ үнэхээр сайн болвол хинт ч уншуулсан байсан гэсэн 190-95% хүнд ажиллаж явах ёстой. Дундаж нормальны хүнд уншуулаад тэр хүнд яасан гоё бичээвэ гэж хэрвээ чамд хэлэхгүй байгаа бол чиний эсэ is fucked up. Аль хэзээний чи дууссан байна гэсэн үг шүү. За. Тэгэхээр надад ажилласан байна. Энийг уншаа сууж байгаа admission officer хүн ч гэсэн ажиллах юм байна да гэдгийг би цаагаар нь бодоод олчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгвэл яг яаж тийм хүнийг барьсан юу яах вэ гэдэг дээр би маш гоё зөвлөгөө өгье. Тэр магадгүй энэ бол сая долларын зөвлөгөө бах. Юу вэ гэхээр ажиллахад бэлэн бай. Ажиллахад бэлэн бай, хөдөлмөрлөхөд бэлэн бай. Гоё хүүг гаргаж ирж хүний анхаарлыг татаж хүнд мэдрэмж төрүүлэх үст тийм ээ. Миний арсны өнгө цагаан, миний үс шар. Тэгээд манай аав ээж болов шоколадан бор ээж гэдэг чи одоо юу гэсэн үг вэ те? Бүр хачин эхэлж байгаа байхгүй. Одоо би зүгээр бодъё л да. Энэ бичлэгийг эхлүүлэхдээ ах нь ингэж эхлүүлсэн байлаа гэж бодъё одоо. Миний өмсөж байгаа пүүз цагаан, миний сууж байгаа ширээ бор, миний өмсөж байгаа цаг. Зүгээр хачин байгаа зү те. Айгу хачин байгаа байхгүй ер нь бол. Тэгэхээр юу вэ гэхээр чиний анхны бичсэн драфт чинь хүний анхаарал татах үед тийм сонирхолтой гоё эсэ огтхонч байхгүй тэрэнд зүгээр бэлэн бай. Тэгээд хамгийн үндсэн тип нь юу вэ гэхээр тэрэн дээр ажиллахад бэлэн бай. Дахиад магадгүй 1000 драфт гаргахад бэлэн бай. Чи 1000 гэдэг чинь бас тоо штэ хүн шантармаар заллайл юу 1000 драфт гэхдээ no би энэ коллеж тэнцэж байгаа хүүхдүүдийн бичлэгийг хараад тэр дундаас 13 тагаас эхэлж саат өгсөн хүүхдийн бичлэгийг үзсэн. Тэр юу гэсэн үг гэж хүмүүс тэгж бэлдэж ордог юм байна. Хүмүүс тийм хэмжээнд хүмүүс хөдөлмөрлөж байгаа шүү гэдгийг харуулж байгаа. Хятад мэдд хүүхд биш шүү дээ. Зүгээр Америк хүүхд байгаа байхгүй. Тэгээд 13 тагаас саат өгж бэлдэж эхлэх гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Ер нь бол утгагүй гоос тийм Монгол хүүхдүүд ихтэл 11 дугаар ангиас за гадаад руу явъя гэх тэгэнгүүт 100% итгэлийг авах гээд тэгэнгүүт 1000 ширхэг драфт гаргах гээд тийм 1000 удаанаад ердөөсөө хүүг хэсгээл бичих гээд тэгэнгүүт салхуураад байдаг. Ийм юм яаж байж болдго юм бэ? Тэгвэл ч угаасаа тэтгэлийг авахгүй ойлгомжтой шүү. Тэгвэл ч угаасаа сургууль тэнцэхгүй ойлгомжтой шүү. Right? Окей. За тэгэхээр штэ. Нэгдүгээр тип эхлэл дээр маш сайн анхаар. За хоёрдугаар тип ер нь штэ энэ бичлэгийг ингээд дуусгая. Нэг бичлэг дээрээс чи нэг л ширхэг зүйлийг олж авцгаа юу. Тэр нь юу вэ гэхээр эхлэл дээр л анхаарчих. Зүгээр эхлэлээ чи яаж хийж байгаа бүр хөлсөө цуулж байгаа заа юу. Өөрийнхөө одоо тий хамгийн ичүүртэй зүйлээ хуваалцдаг юм уу? Одоо жишээлбэл тий за бодъё. Би танарт гоё юм хуваалцъя заяа. Юу болцох вэ үз? Яг тэнгисийн та нарт ингээд өөрийнхөө юмыг хуваалцъя заяа. За одоо эхлэл дээр бол шүү дээ би та нарт гоё юм хэлэхэд энэ бас ийм санаа байгаа юм. The most creative is the most personal гэдэг санаа байна. Энийг би дахиад хэлье. The most creative is the most personal гэдэг санаа байна. Ойлгож байна. Онцгой байх гэд хичээгээд байхаа болоо. Ялгарах гэд хичээгээд байхаа болоо. Чи зүгээр л өөрийнхөө тухай л ярихад дахин давтагдшгүй болдог. Одоо би та нарт хуваалцъя л да. Одоо жишээлх юм бол за намайг Тэнгис гэдэг би бол тийм ээ жирийн тундаж айлд өсөж торинсон дээрээ хоёр ахтай тэгээд баг ахтайгаа бол их ойрхон өссөн. За тэгээд
дараа нь ч гэсэн том ахтайгаа бас айгүй ойрхон өссөн. Ах нартайгаа сакс тоглож өссөн маань бол надад тийм ээ сакс тоглодог байлаа, доото тоглодог байлаа. Тэд нар бол надад бас тийм ээ хүүхэд насны минь хамгийн гоё дурсамжуудын нэг зүгээр л тийм жоохон хүүхдийн хувьд бол зүгээр л хамгийн гоё мөчүүдийн нэг тэр байсан. Ялангуяа ингээл ахтайгаа тоглоал ахыгаа хожиж можол ерөөсө хождөггүй байсан л та би. Тэгээд нэг удаа ингээл манай ах маань күнкэ аваад би тун дээр гол дээр юу авлаа да биз. Fuck. Лайф стилэр авлаа да. Тэгэл бит хоёр үзэж байгаа байхгүй. Тэгэл мо нөхөр чинь яаж байгаа байхгүй. Зүгээр нэг хожоод байгаа байхгүй. Би уг нь бол тоглож моглол. Гэтэ тэнцэж амар хор шар хөдөлж байгаа байхгүй. Тэ хэдий хайртай ч гэсэн хэдий ах мөн ч гэсэн тэнцээ бол үнэхээр шар хор гозоож байгаа гэсэн үг. Тэгээд цаг хугацаа өнгөрхийн хэрээр мэдээж ах минь гэр бүлтэй болсон, хүүхэдтэй болсон, айлын аав болсон, би ч гэсэн ингээл өсөж төрнөл ингээл том болсон. Тэгэл одоо ингээл эргээд харахад бол хүүхэд насны хамгийн гоё дурсамжуудын нэг байгаа. Тэгээд одоо би нэг зүгээр энэ тухайгаа ингээл тий зүгээр ингээл би өөрийнхөө тухай ярихад эн чинь дахин давтагдчихгүй зүйл байгаа байхгүй. Үнэхээр шал ондоо болгож байгаа байхгүй чамайг ер нь бол. Тэгэхээр энийг бас дүүнер маань ойлгоосой гэж хүсэж байна. Чи зүгээр тий миний гаргаж исэн нэг алдаа болвол ерөөсөө нэг тийм яадаг байсан. Ягаад ч юм би яах ёстой юм шиг, ягаад ч юм би нэг тийм мундаг түүх бичих ёстой ч юм шиг, ягаад ч юм би нэг тийм үлгэрийн тийм ээ тийм түүх бичих ёстой ч юм шиг, ягаад ч юм би нэг тийм одоо юунуудыг харах юм бол айгүй мундаг бичигдсэн эсэнүүдийг чи харах юм бол юу байх вэ гэхээр яалтчгүй өөр байна. Яалтчгүй мундаг бичигдсэн байдаг. Яалтчгүй. Одоо би ингээл Harvard-ийн 59 мэсэг уншаал. За эсвэл энэ YouTube дээр айгүй олон юунууд ингээ байж байгаа чи хэрэг үзэх юм бол тэгээд тэднийг харангуут ингээд ийм юм хийсэн, ийм юм даван туулсан тий хор тавдар мавдраа даван туулсан ээж мэжийнхаа ёо тэр нэг солонгос залуугийн юу бүр амар зөө бүр ёо солонгос хүүхдийн юу бүр ээж мэжийнхаа юг яасан биш тийм чи бүр хор тавдартай ээжигээ хэдэн жил асарч масарсан тийм түүх мөхтэй залуучууд байгаа байхгүй юу. Тэгээд тийм юм хумч үзэхэр хүн ингээ худлаа ярмаар санагдаж байгаа байхгүй. Би ийм мондөг зундаг тий. Тэгээд амар инсекюр болгодог байсан. Миний хувьд бол тийм юм уншиж гар чи ингээл би одоо 17 8 наслахтаа бүр ямар юугаа хийж исэн юм, ямар атсаа хийж би өдий үрсэн юм бэ. Юу ч хийгээгүй дээ, юугаа бичих вэ гэдэг байхгүй. Тэгтэл энэний гаргалгаа нь өөрөө маш амархан байсан. Одоо би та нарт энэ өгж байгаа энэ юу магадгүй та нарт хэдэн зуун сая тэтгэлгийг олж авч өгөх магадлалтай ийм хүчрэхэг санаа шүү. Юу вэ гэхээр хувийнхаа имийг л бичиж, өөрийнхөө имийг л бичиж. Яг уу одоо хамаг юм илэн одоо ингэ хамаг юм дэлгээд бай гэсэн үг мэдээж биш. Бахархалтай зүйл. Чамд нандин зүйл. Хайртай зүйл. Чамд үн цэнтэй зүйл. Одоо би зүгээр та нарт гоё жишээнүүд харуулъя л да. Одоо ахыхын хувьд бол ингээд хамгийн үн цэнтэй зүйлс гэх юм бол ахыхын хүсэл мөрөөдөл байдаг. Ахыхын үнэт зүйлс байдаг. Одоо жишээлх юм бол тийм ээ. Өөрийнхөө амьдралынхаа төлөө өөрөө зүтгэх хэрэгтэй. Ёо амар өөрийнхөө тухай ярьсан чи айгүй сонирхолтой тий. Ерөөсө дагагчдтайгаа ерөөсө тий хуваалцаж байгаагүй юм байна. Тэгээд хүн өөрийнхөө амьдралын төлөө өөрөө явах хэрэгтэй. Чи хүчтэй ирэх хүн байх хэрэгтэй. Энэ тухай ерөөсө ярьж байгаагүй юм шүү дээ. Тэгээд чи тий хэцүү зүйлсийг чи даван туулах хэрэгтэй. Эр хүнийхээ хувьд чи
тийм ээ шүдээ зуух хэрэгтэй, амьдралаа бүтээх хэрэгтэй. Энэ нь өөрөө тийм ээ амьдралын гоо сайхан юм. Энэ нь өөрөө үнэхээр хачин сайхан зүйл юм а. Энэ нь өөрөө тийм ээ амьд байхын утга учир нь энэ юм а. Хамаг юмаа чи хүнээр бэлдүүлэхгүй тийм ээ. Чи цустайгаа алцаад тийм ээ шавхаан дундуур яваад хэцүү зүйлийг даван туулаад ингэж гарч ирээд тийм ээ ийм өөх төгтөй ир хүн болж амьдрна гэдэг бол үнэхээр хөөе сайхан зүйл юм а гэж бодогдож байгаа юм. Одоо тэгэхээр ер нь бол те мэдүүнэр ойлгож байгаа бах ямар хүчтэй зүйл энэ чи яригдж байгаа вэ гэдгийг эсэ бичих гэдэг бол чи зүгээр тийм ээ чи үнэхээр өөрийгөө гаргаж ирч чадах юм бол үнэхээр тийм ээ өөрийнхөө тухай ярих эр зөрөгтэй байх юм бол юу амар гой санагдаад байгаа юм ингээд fuck тэ чи тэгж чадах юм бол тийм ээ тэр тиймэрхүү эр зөрөгтэй байх юм бол жоохон дотгошоо өнгийгөөд тэгж чадах юм бол үнэхээр чи шал ондоо эсэ бичнэ нэрш битгий гуйж хин нэг битгий дөрөө мундаг байх гэж битгий хичээ өөрийнхөө л байцгаа чи өөрийнхөө байгаа чинь аль хэзээ дахин давтагдшгүй юм шүү чи өөрийнхөө байгаа чинь аль хэзээ $100 эсэ баггүй юу $100 тэтгэлэг авах $100 биш тэрбум төгрөгийн тэтгэлэг авах боломжтой эсэ чинь чиний дуу хоолой байхгүй ахын дөө тийм ээ батаа байдаг юм уу болдоо байдаг юм уу солонгоо байдаг юм уу энийг үзэж байгаа чи гэдэг чинь аль хэзээ you are special enough чи аль хэзээ хангалттай онцгой хүн юм шүү чи аль хэзээ тийм ээ дахин давтагдшгүй хүн юм шүү гэдгийг ойлгоорой л гэж би хэлмээр байна. Тэгээ энэ бичлэгэн дээрээс авах одоо ахих нь $100 зөвлөгөө бол тэр байна. Тэгээд тэ мэдээж хэцүү байна. Одоо энэ бол хүний юунаас гарч ирж байгаа байхгүй хүний одоо сэтгэл мэдрэмжийн хөгжил гэдэг зүйл байгаа. Тийм ээ? Дотоод мэдрэмжээ ойлгож, өөрийнхөө дотоод үнэнтэй ярилцаж, өөртөө нүүр тулж дараачийн түвшний хүн болж иж тиймэрхүү төрлийн эсэ бичдэг байгаа байхгүй юу? Тийм ээ? Тэгэхээр чи хажуудаа хүнтэй болвол чамд ингэ зааж зөвлөд өгчих ийм хүн байгаа болвол чи заавал тэгэх албагүй. Тэгээд за би хэлье. Мэдээж амархан байхгүй. Тийм одоо тийм эр зөргийг гаргаж дотроо уудалсан тийм мундаг хэсэг гаргаж ирэхийн тулд маш их одоо энэ юу шаардлагатай interpersonal work хэрэгтэй. Дотроо чи өөртөө ажиллах хэрэгтэй, суух хэрэгтэй, бяцлах хэрэгтэй. Гадуур явж тийм ээ алхаж тийм ээ хотын төвөр сайхан алах зүгээр ганцаараа байж үз юу руу яв одоо юу гэдгийг ууланд гар бяцлаг бичиж үз тийм ээ дотоод тэр үнэнтэйгээ нүүр тул дотоод үнэнгээ ол тийм ээ яг чиний түүх юу юм бэ гэдэг тэрийг л ол энийг одоо өчнөө хүн надад хэлдэг байсан даач ойлгодоггүй байсан да нэр одоо бол ингээд зах цухаас нь ойлгоод байгаа байхгүй тэгээд та нартай хуваалцчих тэгэхээр тэгэхээр би хэлье яаж тэгвэл вэ штэ за хэцүү юм байна штэ хэцүү байх тусмаа хийн шүү за хэцүү юм байна тэгвэл би энийг амархан болгож өгье заяа амархан болгож өгье юу вэ гэхээр эхлээд чи бүр 650 хүүхдээ эссе бичих гэж оролдох хэрэггүй зүгээр 100% үгэнд багтаагаад өнөөдөр юу болсон бэ гэдгийг бичээд үз өнөөдөр яг юу болсон бэ өнөөдөр чамд ямар мэдрэмжүүд төрсөн бэ өнөөдөр чи яг юугаар аялсан бэ гэдэг тэр болгоныгоо бичээд үз. Тэгээд тэндээс ямар хүчрхэг ямар чиний дуу хоолой гарч ирж байгаа вэ гэдгийг анзаарах болно. Йоо бүр энийг надад хэн нэгэн хэлдэгч байсан болоосаа аплайдчих үед тэгээд вэ штэ яа нэгсүг чи нэг үзүүрээс нь л миний яриад байгаа юмыг ойлгочих юм болов шүү дээ. Одоо энэ хиний түүхийг чи хар заяа. Доор энэ би юуг нь ячи хамгийн ихний хэсэ шүү за. Харвардын 50 хэсэний 1-р хэсэ нь
Ками эссе бол тийм ээ тэр зах цухаас нь л би та нарыг ойлгуулчих гээд байгаа зүйл юу вэ гэхээр the most creative is the most personal. Personal essay гэдэг чинь хараа personal гэдэг үг дотор нь байж байгаа сте. Personal essay хувийн эссе гэдэг чинь чи хувийн юм аа л ярих байхгүй да. Хувийн юм гэдэг чинь хувийн юм шүү дээ. Чи тэрийг гаргаж тавина л гэсэн. Тэгэхээр мэдээж анхандаа хэцүү байна. Ялангуяа бичиж үзээгүй бол, уншиж судалж үзээгүй бол, ном барьж авч үзээгүй бол асар хэцүү байна. Гэхдээ боломжгүй биш шүү. Асар хэцүү байна. Гэхдээ боломжгүй зүйл бол огтхонч биш юм шүү. I promise you can do it. You can do it. I have the formula. Одоо ингээд ах нь юг харангууд, эргээд харангууд яагаад байгаа байхгүй юу? Хүү энэ тэнцэх процесс чинь өөрөө ингээд томьёонд оруулж болдог. Энэ юмнуудыг ингээд хийгээд хэсэгээ ингэж бичээд тийм ээ өөрийгөө ингэж сайхан гаргаад энэ оноонуудынхаа ингээ аваад ингийн бол зүгээр явжиж болдог зүйл байгаа байхгүй юу? Жирийн Монгол айлын хүүхэд тий хүн болгон чадна уг нь бол боломжтой. Гэтэ хүн болгон хийх үү гэвэл өөр асуудал л та мэдээж. Хүн болгон яг чадах уу гэвэл бас төвхтэй асуудал та. Гэтэ хүн болгонд боломж байгаа юу гэвэл байгаа. Боломж байгаа. Гол нь чи хийх үү? Ахыхаа өгж байгаа энэ даалгаврыг хийх үү? Одоо би шууд хэрвээ чамтай би ганцаарчиж ажиллаж исэн бол миний өгөх хамгийн ихний юу энэ байна. 650 үг рүү санаа зовхоо болоо. Чи зүгээр хамгийн түрүүнд зүгээр нэг 50-аас 100 үг нь тийм ээ. Зүгээр өнөөдөр чамд болсон мэдрэмжүүдийг чи сонсоод ямар мэдрэмж төрсөн бэ? За одоо зүгээр болий. За болий. Энэ бичлэгийг үзээд чамд ямар мэдрэмж төрвөө гэдгийг энэ комментэн дээр өөрийгөө чагнаад хуваалцаж чадах уу гэдэг асуулт гарч ирж штэ одоо. Энийг хийж чадах юм бол тэр үзүүрээс л ингэ бариад авчих юм бол дотоод үннээ ингэж гаргаж ирдэг юм байна. Өөрийгөө ингэж хуваалцдаг юм байна. Өөрийнхөө дуу хоолойг ингэж гаргаж ирдэг юм байна гэдгийг чи зүгээр үзүүрээс нь л бариад авчих юм бол яана. Чадна. Тэгэл бол. Тэгэхээр хамгийн нэгдүгээр даалгавар чи окей. Энэ бичлэгний доор хамгийн энгийнээр зүгээр яг одоо төрж байгаа мэдрэмжээ хуваалцсан. Дараа нь бүтэн нэг өдөр өнгөрөөгөөд оройн суухтаа өнөөдөр яг ямар мэдрэмжүүд төрв, өнөөдөр яг юу хийвэ тэр болгоныгоо бич. Тэгээд бид нэр 650 үг рүү дайрч эхэлнэ гэсэн үг. Окей. За. Энэ хүрээд бичлэгээ өндөрлөе. За тэгээд ахтайгаа тулж ажилламаар байх юм бол бүтэн 1 сарын менторшип хөтөлбөр гаргаж ирж байгаа. Чамтай би бүх зүйл дээр чинь тулж ажиллана. Идж байгаа хоол, унтж байгаа цаг, дотроо бодож байгаа бодол, мэдрэмж бүх зүйл дээр чинь тулж ажиллана. Тэгээд 1 сарын дараа гэхэд бол чи шал ондоо өөртөө итгэл тийм ээ юу хийхээ мэдж байгаа байдал одоо юу гэдгийг тийм ээ тэр болгон дээр шал өөр төвшин дээр гарч ирсэн байх болно. Тэгээд хамгийн ихний уулзалтыг бол өнгөө хийж өгч байгаа 30 минутын уулзалт зүгээр чи action plan аваад яг одоо тулгарч байгаа зүйлс дээр зүгээр өнгөө зөвлөгөө авахыг хүсэж байгаа юм бол доор description хэсэг дээр линк байж байгаа. Тэрэн дээр уулзалтаа захиалаад хоёулаа цаашаа явна гэсэн үг. Явах боломжтой байгаа гэсэн үг. Тэгэхээр яа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Goodbye.